Улсын их хурлын эрхэм дарга гишүүдээ дампуурлын тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш зарчмын шинжтэй бие даасан шинжилэл хийгдээгүйгээр 28 дахь жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад практик тодорхой хүндрэл зөрчил илэрч төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах өнөөгийн олон улсын чиг хандлага стандарт зарчимтай нийцэхгүй болсон талаар дотоод гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд удаа дараа дурдсан байдаг. Үүний дагуу дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж уг хуулийг шинжлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 1997 онд батлагдсан дампуурлын тухай хуульд дампуурлын хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хөндөгддөг олон талт харилцаанаас цөөн хэсгийг өнгөц төдий дурдсан ихэнх хэсгийг огт зохицуулаагүй нь дампуурлын эрх зүйн орчныг системгүй хийдэл ихтэй болгожээ. Монгол улс Дэлхийн банкны Doing Business ерөнхий индексийн жагсаалтад 190 улсаас ойролцоогоор 74-өөс 81-т эрэмблэгдэгэ. Харин дампуурлыг шийдвэрлэх салбар үзүүлэлтээр 152 дугаар байр эзэлдэг бөгөөд энэ нь тус салбарын эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 181-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэлийн 38-д хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох чөлөөлөлтөй холбоотой зохицуулалт, үр гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгатай холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болох зорилтын хүрээнд дампуурлын тухай хуулийн шинжлэн найруулгын төслийг боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр туссны дагуу төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг боловсруулж 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Улс орны эдийн засаг нийгмийн харилцаанд дампуурлын эрх зүйн орчин чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэд хуулийн этгээдийн эрхэлжүү бизнесийн үйл ажиллагаа олон шалтгаан хүчин зүйлийн улмаас амжилтгүй болох бөгөөд энэ нь дан ганц тухайн этгээдийн бүтлгүүтэл байгаа зогсохгүй түүнтэй бизнесийн тогтмол харилцаатай байсан бусад иргэд хуулийн этгээдийн бизнесийн хэвийн байдал түүнд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөс авч байсан олон ажилтан албан хаагчдын өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ийм ч учраас дампуурлын харилцааг хэн нэгэн хувь хүн хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн асуудал гэхээсээ илүүтэй улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах хүчин зүйл гэж үзэж зохицуулах хандлага өнөөдөр хүчтэй болжээ. Өөрөөр хэлбэл дампуурлын үр дүнд аль нэг этгээдийг өрөөс чөлөөлж дахин аж ахуй эрхлэх боломж олгохоос илүүтэй харин эдгээр этгээдтэй шудраг итгэл үнэмшлэр хамтран ажиллаж байсан бусад этгээдийн эрх ашиг үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь энэ тэргүүний зорилго болж энэ ч агуулгаар гадны улс орнууд хууль тогтоомжоо дампуурлын тухай бус харин төлбөрийн чадваргүйдлийн тухай гэсэн агуулгаар нэрлэх болсон байна. Эдгээр үндслийг харгалзан дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлал стандарт суур зарчмын дагуу хийдлийг арилган шинжилэн боловсруулж дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгалаа. Нэгдүгээрт хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, түүнчлэн төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг цогцоор нь зохицуулахаар тусгалаа. Хоёрдугаарт банкны системийн онцлогийг харгалзан банкны дампуурлын харилцааг банкны салбарын тусгай хуулиар зохицуулахаар хэвээр үлдээж банк, даатгал, банк санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой наривчсан харилцааг салбарын холбогдох хуулиар харин нийтдэх харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан болно. Гуравдугаарт одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд
төлбөрийн чадваргүй тооцох үндслийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй уялдуулан тодорхойлсныг олон улсын жишгт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйдлыг ороотохоос өмнө эрт илрүүлэх зорилгоор бэлэн мөнгөний урсгалын арга болон балансын аргыг хослуулсан шалгуураар төлбөрийн чадваргүйдлыг тогтоохоор төсөлд тусгалаа. Дөрөвдүгээрт, нэхэмжлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааг хуульд наривчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлийн шаардлагаа үнэлэхгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик бий болсон тул нэхэмжлийн шаардлага гаргах, баталгаажуулах, хангуулахтай холбоотой ажиллагааны зохицуултыг бүрэн шинжилэн боловсрууллаа. 5 дугаар, төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах, аль болох олон нэхэмжлэгчийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүрэхтэй холбоотой зохицуултыг илүү өргөн хүрээнд тодорхой болгож тусгалаа. 6 дугаарт, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгч тавигдах шаардлага, түүний эрх үүрэг, томилгоо, урамшуулал, хариуцлагын зохицуултыг олон улсын жишгт нийцүүлэн шинчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болголоо. 7 дугаарт, дампуурлын эрэг шүүгт хэн шийдвэрлэх ажиллагаа нь онцгой болон эрдэн ажиллагааны аль альнийхэн шинжийг агуулдаг онцлогтой тул уг процессын зохицуултыг хуулийн төсөлд наривчлан тусгаж, энэ хууль заагаагүй харилцааг иргэний хэрэг шүүгт хэн шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэлээ. 8 дугаарт, хуулийн төсөл нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож татан буулгахаас гадна дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргэх, мөн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх чиглэсэн харилцааг зохицуулах зорилготой тул хуулийн нэрийг олон улсын жишгт нийцүүлэн төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн болно. Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн зайлшгүй үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг олон улсын жишгт нийцсэн үр нөлөөтэй эрх зүйн орчноор дэмжих боломж бүрдэж байна. Ингэснээр төлбөрийн чадваргүйдлийг аль болох эрт илрүүлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бодит боломжтой хуулийн этгээдийг авран дэмжих. Харин ийм боломжгүй тохиолдолд бизнесийн харилцаанд оролцогч авлагатай нэхэмжлэгчдийн шаардлагыг тэгш шударгаар хангуулж, хуулийн этгээдийг зохих журмаар татан буулгах нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд өрийн гинжин хэлхээ үүсгээс сэргийлж, нэг этгээдийн төлбөрийн чадваргүйдлээс шалтгаалan олон иргэн хуулийн этгээд дамжин төлбөрийн чадваргүй болох эрсдлийг бууруулах, улмаар эдийн засгийг цэвэршүүлэх, эдийн засгийн гацааг арилгах, ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, чанаргүй зээлээс урьдчилан сэргийлж, зээлийн хүү уурах, санхүү зах зээлийн харилцааны ил тод байдал хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Хуулийн төслийг дагалдуулан хуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой 33 хуулийн төсөл, хууль хүчингүй болсон тооцох тухай, иргэний хэрэг шүүгт хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, улсын тэмдэгтийн хур хамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 40 хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэхийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа. Энэхүү сайд баярлалаа. Төслүүдийн талаар хууль зүйн байнгын